Нарадуу удмын үр аж нарын бар жилийн амжилтуудаас та бүхэндээ төлөвлүүлье. Цэранбатын гэр бүл үр хүүхдүүдийн амжилтуудаас дурдвал Цэрэн ямагч маань иргэдийн төлөөлөгчдийн хурлын саярхал одонгоор мөн тэрийн дээд шагнал алтан гац одонгоор шагнагдсан бол Цэвэнсрэмхийн гэр бүлийнхээс сүүлийн жилүүдэд Батгэрэл хөдөлмөрийн хүндэт медаль, алтан гац одон, байгууллагын эрүүл мэндийн тэргүүний ажилтан, хөдөлмөрийн авар Цэвэнсрэмх маань алтан гац одон, нягтлан бодох бүртгэлийн тэргүүн, санхүү эдийн засгийн тэргүүн, хөдөлмөрийн тэргүүнээс гадна аймгийн иргэдийн хурлын саярхал одонгоор Батжрах маань хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, Амгаалгын шинжлэх ухааны үндэсний сургуулийн эрдэнийн ажил медалаар шагнагджээ. Мөн Гонцог Сүрмэгч маань 2021 оны 6 сард төрийн дээд алтан гац одонгоор 2022 онд ардын төвсгөлийн 100 жилийн ан медалуудаар тус шагнагдсан байна. Дөрвийн үр хүүхдүүдийн амжилтуудаас дурдвал Баянхонгор аймгийн хот төвчлөлтийн дарга Отгонбаатар төрийн дээд шагнал алтан гац одонгоор ингээм улаасан бол Бадамханд санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус шагнагджээ. Нямын Бацраг хүн маань 2022 онд Эрдэнэ цэцэг сумын наадамд төрүүлж сумын заан цол хүртсэн бөгөөд өсвөр үеийн үндэсний бүхий сумын аваргын уран барилт дааны шагнал, бүхий чөлөөт барилт дааны өсвөр үеийн улсын авраг шалгаруулалт тэмцээний мөнгөн медаль тус хүртсэн бол Баян мөнхийн хүргэн Энх төвшингийн Бат магнай ард энх төсгөлийн 101 жилийн он улсын их баяр наадмаар тав давж Монгол улсын начин цогтж наадамчин болно баясгсан гэлээ. Лавсрынгийн үр хүүхдүүдийн амжилтуудаас дурдвал хүргэн амгалан жаргал маань Монголын ахмад хүчнэрийн холбооны дээд шагнал Багшийн гавьяа одонгоор охин аяр зам 2021 оны төрийн дээд шагнал алтан гац одонгоор шагнагдсан. Зээхэн Адиа дүүгийн хамт олон улсын логик паслын уралдааны аймгийн авраг болж улсын уралдаанд амжилттай оролцсон. Лавсрынгийн Баттулах 2022 онд төрийн албаны тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнагджээ. Гамболдын гэр бүлийн амжилтуудаас дурдвал Гамболд 2020 онд алтан гац одонгоор 21 онд Эрдэнэ чимэл нийтийн аж ахуйн тэргүүн, охин буян дэх 2021 онд спортын мастер, хүү буйнаа соёлын яамны жуух, хүргэн Улаанбаяр соёлын тэргүүн, охин бүжин хаман соёлын газарт соёл гэгээр хариуцсан мэргэжилтэн, охин бүрнээ Улаанбаатарын скватер бүрэлд эмч, гэр мөнгө цэцэг театрт хөгжимчнөр ажиллаж эхэлсэн амжилтуудаар уул ажилтнаагээ уучран золгож байна. Охин болох Отгон эгчийн гэр бүлийн амжилтуудаас дурдвал Отгоны найрал маань 2023 онд Эрдэнэ цэцэг сумын сайн малчин, Эренчин норуу Нансалмаа нарн 2023 онд саяхан Монгол улсын авраг малчин болсон байна. Эрдэнэ чимэл 2022 онд аймгийн авраг малчин, Цэрэнд 2022 онд Алдар дэлхийн 2 дугаар одон Эрдэнэ цэцэг сумын сайн малчин, Өмсрөн их жаргын компани ерөнхий инженер 2022 онд барилга хот байгуулалтын яамнаас тэргүүний барилгачин, Совд сайхан GDH хязгаарлалтын хариуцлагатай компани ерөнхий хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан 2021 онд хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас жуух бичиг, 2022 онд барилгын тэргүүний ажилтан, Лувсан цэрэнгийн оюун бэлгийн гэр бүлийн амжилтуудаас дурдвал оюун бэлэг нь 2020 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саярхал шагнал, 2021 онд төрийн дээд алтан гац одонгоор тус шагнагдсан. Мөнх эрдэнийн гэр бүлд шинэ бүл нэмж охинтой болсон. Анх хоёр 2020 онд цэргийн хүндэт медаль, цагаан бар шагнал, 2021 онд цагдаагийн дэг шагнал, цагдаагийн гавьяа, 2020 онд нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2022 онд Тагнуулын ерөнхий газрын аюулгүй байдлын төлөө одонгоор тус шагнагдаж, Тээврийн цагдаагийн албаны дотоод хяналт шалгалтын ахлах байцаагч болж албан тушаал өгсөн байна. Мөнх цэцэг нь 2021 онд 21 аймагт соёл урлагийн газрыг шинээр байгуулж, соёлын яамны оны шилдэг ажилтнаар шагнагдсан. 2020 онд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газарт, 2021 онд боловсрол соёл шинжлэх ухааны яам, 2021 оноос соёлын яамд шинжээчийн албан тушаалд дэвшин ажиллаж байна. 2022 онд Солонгос улсад мэргэжил дэвшлүүлээд иржээ.
Энэхүү өнгөрөх жилдээ эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргаж туул ажилтайгээ учран золгож байна. Та бүхний минь юу сонсон 9 цагаан хүсэл нь сэтгэлжлэн бүтэж байхын үлцийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинлээрээ.